тагаа үзэгчтэй баярлалаа. Дараагийн кофе цайны нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд та бүхэнд өнөөдөр бас татврын талаар бид бүхэн мэдээлэл хүргэхээр студидтэй хүндтэй зочтой урьсан байгаамаа. За юуны өмнө зочтой танилцуулъя. Татврын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэгийн тамгын газрын дарга Хишиг Зул. За мөн мэргэжлийн үйлчлэгээ бодлогын менежментийн хорооны дарга Мөнх хоёр нар өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. За үүний өмнө хоёртой өглөөний мэндийг хүргэе. Урилга хүлээн авсанд баярлалаа. За өглөөний төргий. За өнөөдөр бол үзэгчдтэй нийгмийн эдийн засаг санхүү за тэгээд татврын талаар мэдээллийг хүргэхээр та хоёроо урьсан байгаамаа. Тэгээд юуны өмнө татврын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэгийн талаараас үзэгчдтэй танилцуулан ярилцлага эхлүүлье. За баярлалаа. Монгол улсад бол татврын мэргэжсэн зөвлөхийн тогтолцоо 2004 оноос үүсч хүрсэн байдаг. Нийгэмлэг маань үүнтэй зэрэгцээд байгуулагдаад за одоогийн байдлаар бол нэг 16 мянган орчим суралцагч гишүүдтэй татврын мэргэжсэн зөвлөх 1800 жинхэнэ гишүүнтэй 40 орчим одоо татврын мэргэжсэн зөвлөх үйлчлэгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй энэ компанитай 19 аймагт салбар байгуулад үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна. За 2012 онд бол Монгол улсад татврын мэргэжсэн зөвлөх үйлчлэгээний тухай хууль батлагдсан байдаг. Тэгэхээр илүү эргэцэн орчин нь одоо хөгжиж явж байгаа. Одоо л тогтвортой хөгжлийнхаа үештэнд явж байгаа ийм тогтолцоо байгаа. За энэ хуулийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг бол татврын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэг бол хангаж ажилладаг. За энэ хүрээнд нийгэмлэг маань татврын мэргэжсэн зөвлөхүүдийг бэлтгэх сургалтууд, за бусад захиалгах сургалтууд, татвар санхүү эдийн засгийн чиглэлийн судалгааны ажлуудыг, за мөн олон улсын энэ татвар санхүүтэй холбоотой шинэ мэдээллийг цаг алдалгүй энэ Монголынхоо санхүү бүртгэлийн ажилчдаа татвар төлөгчдөө хүргэх зорилгоор маш олон сургалт, семинар, уулзалтуудыг зохион байгуулдаг. За ийм байгууллага байгаа. За 2016 оноос эхлээд засгийн газрын 165 дугаар тогтоолын хүрээнд төрийн заримчийн үүргийг төрийн бас байгууллагаар хэрэгжүүлэх хүрээнд сангийн амтаа татврын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэг маань хамтын ажиллагааны гэрээ байгуулад төлөвлөгөө батлаад одоо үйл ажиллагаагаа гишүүд, дэмжигчид татврын мэргэжсэн зөвлөхүүдийнхээ оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлээд явж байна. За нийгэмлэг бол ерөнхийдөө энэ насны онцлог тохирсон татврын боловсролын олон нийтийн татврын боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг бас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлээд явдаг юм байгууллага байгаа. За татврын та бүхэн маань мэдж байгаа манай улсад бол татврын ерөнхий хуулийн 75 дугаар зүйл дээр татврын албаны чиг үүргийг зааж өгсөн байдаг. За энэ чиг үүргүүд дунд бол татвар төлөгч одоо хүн болгон татврын харилцаанд оролцдог. Тэгэхээр татвар төлөгчид маань үүргээ биелүүлж эрхээ хэрэгжүүлэхдээ хүн болгон нөгөө санхүү татврын нарийн мэдлэгтэй байдаггүй тэгэхээр энийгээ хамгаалахын тулд энэ хуулиар зохицуулагдсан татврын мэргэжсэн зөвлөхийн туслалцаа зөвлөгөөг авах боломжтой эрхтэй гэж зааж өгсөн байдаг. За мөн түнчлэн татврын албаны энэ чиг үүргүүд донд татврын алба өөрөө бүх нийтийн татвар төлөгчдийн энэ татврын боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах ёстой гэдэг ингээд хамтран ажиллана гэж заагаад өгсөн байдаг. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлдэг гол одоо байгууллага маань бол энэ Монгол Улсын татврын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэг байгаа. Нийгэмлэг бол үйл ажиллагааныхаа хүрээнд явуулж байгаа олон талт үйл ажиллагаанд бол одоо жишээлбэл татврын мэргэжсэн зөвлөхүүдээс гадна бусад санхүү татврын мэргэжилтэнгүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үргэлж одоо дэмжлэг үзүүлж ажилладаг. За хамтын ажиллагаа гэх юм бол Аз нумхан талаан бүсийн орнуудын татврын холбооны жинхэнэ гишүүн гэдээ явдаг. За мөн түнчлэн 2018 онд манай улсад энэ дэлхийн татврын зөвлөхүүдийн платформыг бас үзүүлсэн юм түүх үйл явдал болсон байдаг. Үүний бас гишүүн гэж явдаг. Тэгээд энэ хүрээнд бол энэ Аз нумхан талаан орнуудтайгаа хамтын ажиллагаатай явдаг. Энэ дундаас одоо Япон, Монголын хамтарсан татврын нийгэмлэгийн хүрээнд татврын зөвлөхүүдийн дадлагжих солилцооны хөтөлбөрийг бас амжилттай бид бүхэн хэрэгжүүлж байна. За энэ хүрээнд энэ одоо дижитал эдийн засаг дэх татврын сорилт татврын зөвлөхүүдийн оролцоо гэд энэ жилийн чуулганыг бас 8 дахь жилдээ амжилттай бид бүхэн зохион байгуулах бэлтгэл ажилдаа ороод чуулган маань маргааш 29-ний өдөр зохион байгуулагдахаар төлөвлөд ажиллаж байна. Ер нь ингээд татвар гэхээр их хол сонсогддог л да. Тэгсээр бид өдөр тутамд одоо энэ татврын харилцаанд орж идэг хэрнээ их хол сонсогдоод байдаг. Яг юм таны хэлдгээр одоо нэг тийм мэдээлэл байхгүй байгаа юм л да. Тэгэхээр бас нэг дүүрэг дүүгийнхаа татврын ингээл алба дээр очихоор заримдаа бас их асуудалтай байдаг шүү дээ. Ерөөсөй ойлгодод байдаггүй. Тэгэхэд одоо яг нэм татврын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэг байдаг гэдгийг мэдэж авсан тул юм баяртай.
яг одоо бид нар шиг за одоо яг өвчрөө олохгүй байгаа нэг ойлгомжгүй байгаа. Тэгсээр нэ ийм харилцаа заавчгүй байгаад идэг те татвараа төлөө яваад идэг. Ийм зүйлд бас зөвлөгөө өгөхөд маш их баярлалаа. Энийг бас мэдэж авсандаа төлөв баяртай. Манай үзэгчд маань бас яг энэ нийгмийн тийм талаараас илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсэж байгаа болов уу гэж бодож байна. За ямар тохиолдолд яаж хэрхэн харилцах вэ? Одоо зөвлөгтөө одоо энэ яг нийгэмлэгтэйгээ яаж танилцах вэ? Яаж очиж уулздаг вэ? Ач холбогдол нь бас юу байдаг вэ? Яг энгийн иргэдийн хувьд. За татврын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэгийн гишүүн 40 орчим аж ахуй нэгж байгууллага. Тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа. Бизнес эрхлэгч нар бол угаасаа тодорхой хугацааны дараа татврын шалгалтанд ордог тийм ээ. Тэгээ их бага хэмжээгээр акт торгуул тавьдаг. Тэр нь магадгүй зарим байгууллага тэр хүнд асуудал болдог тийм. Тэгвэл татврын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэгийн одоо хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд нь бизнес эрхлэгч нарын татврын тайланд бэлтгэж өгөх, зөвлөгөө өгөх, мөн одоо татврын янз бүрийн маргаанд одоо төлөөлөгчөөр оролцох тийм тухайн байгууллагыг төлөөлж оролцох. Хэрвээ буруутай одоо үйлчлэгээ зөвлөгөө үзүүлэх юм бол эргээд хуулийн хүрээнд хариуцлага хүлээх ийм эрх бүхий итгээд байхгүй юу. Тэгэхээр илүү нөгөөх буу хацсантай буцхай ихтэй гэдэг шиг юм байгууллагууд байдаг. Хэрвээ та одоо юу гэдгийг урт хугацаанд байгууллагынхаа татврын эрсдлийг одоо гайгүй байлгая, асуудалгүй явъя гэж бодож байвал энэ татврын мэргэжсэн зөвлөхийн байгууллагууд хандах юм бол илүү найдвартай, илүү хуулийн хүрээлэлтэй. Мэргэжлийн мэргэшсэн тийм манай байгууллагаас нөө судалгаан дээр үндэслэж ер нь татврын хууль тогтоомжид бас саналаа өгөхийг мэрэгтэй хуульчлагдсан байдаг. Тэгэхээр олон улсад энэ тогтолцоо бас ямар байдаг вэ гэд судалгаагаар аваад үзэхээр ихэнх улс орнуудад бол хуульчлаад өгчихсөн. Тэгээд заавал энэ татврын мэргэжсэн зөвлөгөөрөөр дамжуулж бас үйл ажиллагаа авах боломжтой тий. Зарим улс орнуудад нь бол ер нь судалгаанд хамрагдсан улс орнуудын ер нь 60% орчим нь бол татврын албаны зүгээсээ энэ татврын иргэд аж ахуй нэгжүүдэд татврын мэргэжсэн зөвлөх үйлчлэгийг санал болгодог. Одоо аж ахуй нэгж үүсгэн байгуулагдаад очиход бид нөгөө татврын албан дээр бүртгүүлдэг шүү дээ тий. Тэгэхэд нь ийм эдгээр зөвлөхүүд байна гэдэг ингээд санал болгочдөг. Тэгэхээр манай улсын хувьд бол бас одоогоор энэ 1800 жинхэнэ гишүүнтэй 40 орчим компанитай гэсэн тий. Тэдгээрийг сангийн яамны сайтн дээр тусгай зөвшөөрлөгэд хэсэг дээр бүрэн цахимжуулаад бүртгэлийг нь ингээд чагсаалтыг гаргачихсан байгаа. Тэгэхээр хүссэн хэм бүхэн сайтаар зочлоод нээлттэй зөвлөхүүдийн мэдээллийг авах юм боломжтой. Сайтын бас нэрийг хэлвэл тий, сангийн яамны сайтаар ороод байж байгаа. За та түрүү хэлсэндээ нөө дижитал эдийн засаг татврын сорилт гэж чуулган 8 дахь жилдээ болох гэж байна гэж байна. За энэ чуулганы давуу тал ач холбогдол юу байдгийм бэ? За чуулганыг бас илүү жоо дэлгэрэнгүй танилцуулбал. Тэглээ яг. За бизнес эрхлэгч болон хувь хүн болгон дээр өдөр тутам татврын асуудал бол тулгарч байдаг. Энэ асуудал нь улам нөгөө илүү нарийн төвөгтэй болж байдаг олон улсын түвшинд ч гэсэн тийм ээ. Тэгэхээр бид бүхэн Монгол улсынхаа түвшинд байгаа бүртгэл санхүүгийн мэргэжилтэнгүүд татвар төлөгчдөө тулгарч байгаа асуудлуудыг жил болгон ингэж чуулж нэгдсэн ойлголтод хүрч хуулийн хүрээнд гарч болох гаргалгаа шийдлүүдийг гаргаад зөвлөмжийг төрийн байгууллагатаа хүргэж ажилдаг. Тэгэхээр энэ уламжлалынхаа хүрээнд энэ жилийн чуулганыг бол зохион байгуулж байгаа. Энэ жилийн чуулганд бол оролцогч талуудын хувьд маш ач холбогдолтой онцлогтой байгаа. Тэгэхээр санхүүгийн зохицол хороо, татврын ерөнхий газар, за дээрэс нь нэмээд ард санхүүгийн нэгдэл, за манай одоо татврын мэргэжсэн зөвлөхүүд маань оролцож илтгэл тавьж хилцүүлэхээс гадна энэ жилийн одоо чуулганд Индонезийн татврын зөвлөхийн нийгэмлэг, за Хонконгийн татврын мэргэжсэн зөвлөхийн төлөөлөл, за Европын татврын мэргэжсэн зөвлөхүүдийн холбооны ерөнхийлөгч Валентиа Пержоржо маань өөрийн биеэр Монгол улсад одоо маргааш өглөө буугаад энэ одоо чуулганд оролцохоор бас ирж байгаа нь өөрөө энэ 3 улс орны одоо татврын дижитал эдийн засгт энэ хувьсан өөрчлөгдөж байгаа тий татврын сорилтын талаар туршлагаа бид бүхэнтэй хуваалцах байгаа энэ үн цэнтэй мэдээлэл өгч байгаа юм үйл явдал болж байгаа. За энэ Пержоржо профессорын хувьд бол Монгол улсад айгүй хайртай Монголын төвхийг судалдаг ийм хүн байсан. Тэгээд энэ жил бол энэ чуулганд оролцохынхоо зэрэгцээ бас олон улсын татврын сургалтыг үн шилжилтийн сэдвээр 10 сарын 4-ний өдөр бас зохион байгуулахаар ийм хоёр ажиллаар ирж байгаа. За тэр сургалтыг бас илүү дэлгэрэнгүй яриа. Түүнээс өмнө бас таны ярианд түрүүн гарлаа л да дижитал эдийн засаг бизнес гэдэг үг гараад байна тийм. Энийг бас шууд ингэж бас ойлгоход их бэрх байна л да. Тэгэхээр та бидэнд бас яг энэ дижитал эдийн засаг бизнес гэж юу вэ?
Ямар ач холбогдолтой бэ энэ талаар? За дижитал эдийн засгийг дижитал бизнес сүүлийн үед бий болгож байна тийм. Ялангуяа ковидын дараа бол дэлхийн одоо бизнесийн орчин нөхцөл шалгуур болж байгаа. Тэгэхээр дэлхийд дээр нийт одоо 8 тэрбум хүмүүс амьдардаг. Тэрний бол 70 орчим хувь нь гар утастай холбогдсон. 60-аас илүү хувь нь интернетэд холбогдсон байна. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо өөрийнх нь орлого зардал нь бүгдөө утсан дээр байж байгаа тийм. Үзэж байгаа харж байгаа харилцаа холбоо сурж байгаа юм бүгдөө утсан дээр байж байгаа. Тэгвэл бизнес эрхлэгчид маань бол энэ чиглэл рүү илүү үйл ажиллагаа явуулж дижитал бизнесийг хөгжүүлж байна л да. Жишээ нь өнөө цагийн алт бол дата болсон тийм. Өмнө нь бол одоо бизнес эрхлэгч нарын хамгийн гол зүйл мөнгө санхүү одоо баялаг зам харилцаа байдаг гэсэн бол дата болсон. Жишээлбэл одоо дэлхийд бол одоо автоёрын салбарт такси үйлчилгээний салбарт Uber гэдэг байгаа тийм ээ. Uber бол одоо нэг таксиг өмөртлөө такси үйлчилгээний салбарт дэлхийд нь хэлж яах гэдэг ч юм уу тийм. Airbnb гэдэг одоо нэг зочд буудлын өмөртлөө одоо зочд буудлын салбарт. За мөн одоо Facebook бидний мэддэг тийм нэг ч контент үйлдвэрлэлт өмөртлөө сошиал салбарт гэдэг ч юм уу тийм. Кино театр өмөртлөө нэг Netflix гэдэг ч юм уу тийм. Дэлхийд энэ бол дандаа дата. Датаг бол эмх замбраагүй байгаа дата мэдээллийг тодорхой бизнесийн загварт оруулаад тэгээд орчин үеийн технологитой холиод энэ дижитал бизнесийг үүсгэж байна шүү дээ. Тэгвэл Монголд бол одоо жишээ нь баг 3 сая хүмүүсийн баг 3 саяас илүү хүмүүс нь гар утастай байгаа байхгүй тийм. За магадгүй интернет холбогдож байгаа одоо хүмүүс байгууллагуудын тоо 4 сая гарцсан байгаа. Тэгэхээр Монголд бол ерөөсөө энэ дижитал бизнес хөгжихэд бол орчин нөхцөл хангалттай бүрдсэн байна. Монгол ч гэсэн одоо юу гэдгийг UPCAP гээл бид нар одоо сүүл үеийг ашиглаж байна тийм. За одоо худалдааны салбарт бол Shopee байна тийм. За гэх мэт ингээд бүх одоо бизнесийн загвар бол дижитал хэвээрт шилжиж байгаа. Энэ үед одоо юу гэдгийг татврын бодлого ямар байх юм тийм ээ. Шин тутам зөвлөж шүү дээ. Өмнө нь бол уламжлалт байдлаар явдаг байсан. Тэгээд олон улсад энэ дижитал бизнес дээр татвар ногдуулалт ямар байгаа юм тийм. Энэ туршлагыг судлах үүднээс энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байгаа. Энэ чуулганд бол төрийн байгууллага мөн хувийн хвшлийн одоо UPCAP ICT группийн захирлууд ирж илтгэл тавина. Тулгамдж байгаа асуудлаас ярина. Тэгэхээр энэ чуулган нь бол энэ талаасаа бол маш ач холбогдолтой юм зүйл байна. Дижитал бизнесийг хөгжүүлэхэд ер нь татврын асуудал нь яг ямар байдаг вэ? За дижитал бизнес гэдэг бол өөрөө судалгаа хөгжүүлэлтийн хувьд өндөр зардалтай байдаг. Ялангуяа дижитал бизнес хөгжүүлж байгаа, бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа байгууллагын хувьд бол эрсдэл өндөртэй. Нөгөө бүтээгдэхүүн нь бол зах зээл дээр гарах магадлал бас цөөхөн шүү дээ. Гэтэл бол тухайн бизнесийг хөгжүүлж байгаа одоо юу гэдгийг бид нөгөө Facebook-т мөнгө төлж байна тийм. За Office 365 сүүлийн үед бүх төрлийн болон хувийн байгууллагууд ашигладаг болж байна. За вирусны програм, серверийн өндөр зардлууд гэдэг ч юм уу тийм. Энэ зардлуудыг бол гадагш нь шилжүүлж байгаа тийм. Энэ тохиолдолд бол Монголын нөгөө татврын тогтолцоо ямар байдгийг гэхээр оршин суугч бусын нөөтгээд 10% байдаг. За мөн Монгол улсаас их үүсвэртэй орлогоос авдаг татвар нь 20% байдаг. Ингээд нийт 30% татвартай л да. Жишээ нь бид нар одоо Facebook-т та $1000 төлсөн болвол $300 одоо төлөх юм хууль хэрэгцээ орчин байгаа. За мөн одоо энэ төлж байгаа татвар маань өөрөө бас татвар ногдох холгоос хасагдахгүй зардал болж явдаг. Энэ өөрөө бизнес эрхлэгч нарт бас асуудалтай байгаа. Дижитал бизнесийг одоо хөгжүүлэхэд асуудалтай байгаа. Энэ асуудлыг одоо дэлхийн одоо яаж шийддэг юм те олон улсын практик туршлага ямар байдгийг татврын бодлогоо бид нар одоо яаж өөрчлөх ёстой юм гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцах юм байна. Чуулган дээр очиход ер нь бол энэ бүхний талаар маш сайн мэдээлэлтэй болох нь шүү дээ. Тэгээд чуулган руугаа эргээд оръё. Чуулганд одоо оролцож байгаа аж ахуйн нэгж хувийн хвшлүүд ер нь аль хэдийн бүртгүүлч гэсэн байдаг уу? Альс бол магадгүй өнөөдөр одоо бидний мэдээллээс мэдээлэл аваад одоо яг энэ чуулганд оролцъё гэсэн тийм хүмүүс байх боломжтой болов уу? Оролцогчдын хувьд одоо ямар хүмүүс байх бол одоо ихтгэл тавихаас гадна тэр мэдээллийг авах хүмүүс нь. За тийм чуулган гэлтгүй ер нь одоо энэ татврын мэргэжлийн зөвлөхийн нэмлэгээс зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагаанд ер нь
заавал татврын зөвлөгөөд гэхгүйгээр сонирхсан хэн бүхэн оролцох нь бол нээлттэй байдаг. Мэдлэг ур чадвараа дэвшлүүлэе гэж бодож байгаа хүн бүхэн манай одоо байгууллага үйл ажиллагаанд хамрагдаад нээлттэй яаж байгаа нэгж иргэнтэй. Тэгэхээр чуулганы хувьд бол бас л үүнтэй адилхан. Тэгээ бид нар онлайнаар цахим бүртгэлээ хийгээд ерөнхийдөө өнгөрсөн жилийн үед бол цахим танхим хосолсон байдлаар явуулсан. Энэ жилийн үед бол 100% танхимаар бас зохион байгуулад цахимаар бас бусад оролцогчтой яаж хүргэж болох вэ гэдэг дээр бид нар ажиллаж байгаа. Тэгээд бүртгэлийн хувьд бол одоогоор бас ер нь хүмүүс нь бүрдсэн. Угаасаа энэ чуулган нөгөө хүмүүсийн бас хүлээж идэг энэ арга хэмжээний нэг болж чадсан байна л да. Тогтмол жил бүр явж байгаа учраас тий. За олон улсын бас татварын сургалтын талаар та За тийм ер нь бол наснасанд нь тохирсон татврын боловсролыг иргэдэд олгоход ажилладаг гэж ярьсан. Тэгэхээр жишээлбэл энэ сургалтаас олон улсын татврын сургалтанд бол одоо сонирхож байгаа санхүү татврын мэрэгжилтэнгүүд тий. За яг энэ үн шилжилтийн чиглэлээр тайлан гаргаж байгаа аж ахуй нэгжүүдийн маань нэгтлэн санхүү бүртгэлийн ажилчид бол юм хамрагдах боломжтой. За энэ сургалт бол 10 сарын 4-ний өдөр зохион байгуулагдана. Бас бүртгэлэн татврын мэргэжлийн зөвлөхийн нийгэмлэгийн сайтаар явагдаж байгаа. Тэгээ сайтаар зочлоо та бүхэн маань цахимаар бүртгэлээ хийлгээд чуулгандаа хамрагдах боломж, сургалтандаа чуулгандаа хамрагдах боломжтой. Тэр нэг насныхан зориулсан одоо мэдээлэл өгөхийг зорддог гэдэг тэгтээ тэгж байгаа. Бидний хувьд бол бас яг юм татвар гэдэг зүйлийг ер нь бол 10 жилийн мэдээг үүссэн юм шиг байгаа. Яг ингээд ажил амьдрал дээр гараа за бид нар бол татвар төлөх үүрэгтэй шүү. Бас нэг ийм эрэхтэй шүү гэдгийг нэг мэдээд багсаа мэдэж авч байгаа тийм. Тэгэхээр одоо бол яг бага насны хүүхдээс ихсүүлээд яг энэ мэдлэгийг одоо олгох шаардлагатай болсон байна цаг үе. Тэгээд түрүү энд бас их гоё номнууд байна л да. Та энэ талаар ер нь хэдэн наснаас эхлээд яг энэ татварын талаар мэдээлэл өгөх боломжтой болдог вэ? Тэгээд танахаас бас ямар үйл ажиллагааг зохион байгуулдаг вэ? За тийм бид нар татврын албатайгаа хамтраад өнгөрсөн жил татврын боловсролын үндэсний анх дугаар зөвлөгөөнийг төр болон хувийн хвшил багш эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор энэ татврын боловсролын чиглэлээр хийдэг илтгэлүүдийг оролцуулж ийм ажлыг анх удаа зохион байгуулж нэгдсэн бас ойлголтод хүрэхтэй ийм зорилгоор хийсэн байгаа. За энэ зөвлөгөөнөөс гарсан одоо зөвлөмж үр дүн бол яаж байгаа вэ гэхээр ерөөсөө улс их орны хувьд бол төсвийн орлого бүрдүүлэх нь чухал. Аж ахуйн нэгжийн хувьд бизнесийн амжилтаа эрсдэлгүй хөтлөх нь чухал тий. За иргэний хувьд бол нөгөө иргэний тайлагаа өгдөг болчихсон 2020 оноос эхлээд тий. Тэгэхээр энэ тайлагнлын асуудлаа бүртгэлээ хөтлөхөж явуулахад нь одоо энэ эцсийн дүндээ яг энэ татврын боловсрал дээр очиж тогтож ийн. Яг өөрөө чи сайн хэлсэн тийм ээ. Бид нар дунд сургуультай татврын талаар мэдээлэлгүй одоо ингээ гараад ирсэн гэдэг шиг. Тэгэхээр манай байгууллагын хувьд бол одоо жишээ нь энэ сургуулийн өмнөх боловсрал тий хүүхдүүд цэцэрлэгийн хүүхдүүд зориулаад ийм ой найзууд татвар гэдэг ийм үлгэрийн байдлаар энэ татврын талаар хүүхдүүд ойлголт өгөх юм номыг гаргаж тараагч гэх юм уу тийм ээ. За мөн энэ оюутан залуусын дунд бол татврын бүртгэлийн олимпиадыг бас зохион байгуулдаг жил болгон. Одоо энэ жил олимпиад маань бас 9 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэнд бол оюутнууд нэгтлэн бодогчид гэсэн ангиллаар явагддаг. 10 сард 1-р шатна, 11 сард одоо 2-р шатна байгаа. За түүнчлэн яг ихтэй сургуулиудын оюутнуудад зориулсан татврын хуулийг хэн сайн мэдэх вэ гэд тэмцээнийг татврын ерөнхий газартайгаа хамтраад энэ жилийн хувьд 16 дахь жилдээ бас зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр мэдээллүүдийг манай байгууллагын сайтнаас аваад ингээд оролцоод явах нь бол хэм бүхэнд нээлттэй. За судалгааны ажлуудыг бас хийдэг. Захиалгат болон одоо энэ татврын мэргэжлийн зөвлөгөөтэй чиглэсэн. Тэгэхээр одоо бид нар чинь ер нь бол нэг миний бодлоор гэж ярьдаг зүйл минь бас өнгөрчөөд аль болох судалгаан дээр үндэслээд бусад улс оронд ямар байдаг вэ гэдэг зүйлүүдээр үндэслэж манай байгууллага энэ төрийн чиглэлийг хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллагын хувьд бол ингэж ярихыг ер нь зорж ажилладаг юм байгаа. За мөн судлаач, магистр, докторийн зэрэгээ хамгаалах гэж байгаа хүмүүс бас манай байгууллагатай хамтраад өөрийнхөө сонирхож байгаа сэдвээр судалгааны ажиллагаа хийгээ явах юм бүрэн боломжтой байдаг. За тэгээд ерөнхийдөө бол манай улсын хувьд бол энэ суурь боловсрал за энэ татвар санхүүгийн боловсролыг одоо сурагчдад тийм ээ оюутнуудад ийм үе шаттай ойлгуулж мэдүүлэх тал дээр бол одоо яалтчгүй зайлшгүй төрийн байгууллагууд тий боловсролын яам, сангийн яам
одоо Монгол банк гэдэг энэ байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж нэгдсэн ойлголтод хүрч магадгүй татврын талаар нэг сурах хүчиг дээр те ойлголтууд оруулах энэ бол бас ийм ажлууд бол шатараатай цаашдаа хийгдээ явах байхаа гэж бид бүхэн бол найдаж байгаа. За манай байгууллагын хувьд бол одоо ингээд ерөнхийдөө төлөвлөгөөнийхөө хүрээнд хийх ажлуудаа ямар ч байсан ингээд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бол хийгээд явдаг байгаа. Таны хэлж байгаа одоо энэ бусад төрлийн байгууллагуудтай хамтарч ажиллахын шатараатай ажлууд хурдан хийгдээсэй гэж хувьяасаа бол хүсэж байна л да. Ер нь бас төрийн байгууллагууд ер нь хэр хүлээж авдаг вэ? Одоо магадгүй суур боловсруулалтаас нь эхлээд тийм татвар санхүүгийн мэдээллийг олгоё гэхэд мэдээж одоо хүсэлтүүд бас тавигдсан л байдаг байх. Тэгэхээр энэ тал дээр ер нь хэр хүлээж авдаг бол? За энэ татврын боловсролын асуудлыг бол ерөнхийдөө 16 оноос эхлээл бас хилцүүлэг хийгээл ингээл явсан. Тэр үедээ бас холбогдох байгууллагууд нь зайлшгүй одоо энэ сур хүчигт те хүүхдүүд татврын талаар миний одоо ээж аавын төлөөд байгаа энэ татвар одоо энэ миний сууж байгаа ширээ сандлыг авахд зарцуулдаг шүү гэгээд бодоход хүүхэд жишээлбэл тэрэндээ яаж хандах вэ те. Тэгэхээр энэ зүйл нь бол бусад улс оронд бол яг л ингэж явд юм байна л да. Боловсролын яам сангийн яамтайгаа хамтраад сур хүчигт нь шатараатай энэ татвар санхүүгийн ойлголтуудыг оруулах юм чиглэлээр явд юм байна. Тэгэхээр цаашдаа бол энэ ажил бол ингээд шатараатай хийгдээ явах гэж бодож байна. Өнгөрсөн жилийн тэр зөвлөгөөнөр бол бид нар бас нэгдсэн юм ойлголтод бүгдээрээ ер нь бол дэмжиж яг энэ нэг бол зүй зүйтэй маг гэдэг дээр санал нийлсэн. Та өөрөө бас мэдж байгаа бизнес хийж байгаа хүн бол яг тэр бизнесээ яаж амжилттай явуулах уу гэдэг маркетинг менежмент тал дээр анхаарад тэр татвар санхүүгийн бүртгэлийн асуудлаа яг мэрэгжилтэн энэ ур чадвартай хүмүүстэй даатгах хэрэгтэй байдаг тийм. Тэгэхээр одоо жишээ нь Япон улсад гэхэд иргэдийн бизнес эрхлэгч нарын татвар санхүүгийн тайлан татврын зөвлөхүүд нь л зөвхөн гаргадаг. Гэхдээ яг ингээрээ гээд ийм хуульчилсан юм бол Японд байхгүй. Татврын зөвлөхөөр гаргуулаарай гэсэн юм байхгүй. Гэхдээ энэ тогтолцоо нь бол 1956 оноос эхлээд хуульчлагдаад үжээ ингээд үйл ажиллагаанд тогтворчсон байгаад байгаа. Тэгэхээр манай улсын хувьд бол одоо манай нийгэмлэг байгууллагатад 18 жил за татврын мэргэжлийн зөвлөгөөлчийн тухай хууль батлагдаад 10 жил болж байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагаа маань энэ тогтолцоо маань илүү улам төгөлдршүүд явах байхаа гэж бодож байна. Энд бол татвар төлөгчд болоод бизнес эрхлэгч, дэмжигч байгууллагууд, хувь хүмүүсийн оролцоо маш чухал байдаг. Бид нар татврын асуудалд оролцоод яхаараа эрсдэл үүссний дараа мэдээд одоо би ингээх ёстой байж одоо жишээ нь хуваарь бизнес эрхлэгч хүн те би ийм нэг татврын асуудалд орчлоо ийм татвар төлөх ёстой байснаа мэдээгүй гэд ингээд ханддаг. Татврын мэргэжлийн зөвлөхийн үйлчилгээ бол тэр эрсдлээс урьдчилан сэргийлэх буюу өрсөлдөлийг үүсгэхээс өмнө энэ татврын мэргэжлийн зөвлөхүүдэд хандаж ингэж туслалцаа дэмжлэгээ авах зүйтэй л гэж хэлхийг хүсэж байна. Тэгээд илүү одоо мэдээллийг авахар бол манай нийгэмлэгийн пэйж утас Монгол Улсын татврын мэргэжлийн зөвлөхийн нийгэмлэгийн пэйж утасаагаад за энэгээр зочлоод мэдээллийг аваарай. Таны хэлгээд ер нь бас салбарт яг мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүнд хандах нь бас салбар тулгамдаад байгаа асуудал л да. Хүмүүс одоо өөрөө дур мэдэх ч юм уу альва зүйл тэгж хандах гэдэг. Харин илүү мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч мэргэжлийн хүнтэй хамтрах нь илүү эрсдэл багтаа байдаг шүү гэдгийг салбар бүрт бас энийг маш сайн баримтлах зүйлийн нэг болов уу гэж хувьдаа хардаг. Тэгээд өнөөдөр бас үзэгчд маань өгсөн мэдээлэл маш их таалагдсан болов уу гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн бас яг энэ татврын мэргэжлийн зөвлөхийн нийгэмлэг байдаг. Үүнээс одоо бүх иргэд нээлттэй мэдээлэл авах боломжтой гэдгийг мэдэж авсанд бол туйл их баяртай байна. Тэгээд та хоёртай өнөөдөр хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Нэвтрүүлгийн цаг ерөөдөө өндөрлөгт өгч байна. Тийм учраас үзэгчдээ бас яг энэ татврын мэргэжлийн одоо мэргэжлийн зөвлөхийн нийгэмлэгийн талаар дахин нэг танилцуулаад өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлөё. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан UBS телевизийн хамт олондоо баярлалаа. Тэгээд бид бүхэн одоо өөртөөгөө холбоотой эсвэл яг өөрийнхөө хийж байгаа мэргэжилтэй холбоотой асуудал дээр эсвэл өнөөдөр надад асуудал тулгархад л түүний талаар боддог тийм. Тэгвэл энэ татвар санхүүгийн асуудал үүсч болох эрсдлийн талаар та бүхэн энэ манай татврын мэргэжлийн зөвлөхүүд тийм сангийн яамны сайтн дээр байгаа мэдээлэлтэй танилцаад зөвлөгөө үйлчилгээ эрхэлдэг компаниудад хандаад за манай нийгэмлэгээр бас зочлоод те өөртөөгөө холбоотой өөртөө хэрэгцээтэй энэ одоо мэдээлэл ном сурах бичгүүтэй авч болно, сургалтуудыг бас захиалгах сургалтуудыг авч болно те. Тэгэхээр энэ мэдлэгийг
үн цэнтэй мэдлэгийг та бүхэнтэйгээ хуваалцахад бид бүхэн бол бүхий л чиглэлээр хамтран ажиллахад манай байгууллага бол нээлттэй. Тэгэхээр энэнд бол маш олон хүний оролцоо, дэмжлэг байдаг. За мэргэжлийн байгууллагынхаа хувьд 1800 гишүүн, за салбарууд, за энэ дэмжин хамтарч ажилладаг төрийн байгууллагууд болоод энэ үйл ажиллагаанд гарга бие сэтгэлээ зориулсан явж байгаа багш, эрдэмтэн, судлаачтай энэ бүх хүмүүсийн оролцоо байдаг юм аа. Тэгээд энэ хүмүүстэй татварын мэргэжлийн зөвлөхийн тогтолцоо хөгжсөн, хууль батлагдсны бас 10 жилийн баярын мэндийг хүргээд тэгээд бүгдээрэнд нэрвэлийн сайхан бүхний хүсье баярлалаа. Баярлалаа. Та хоёртаас нэрээ 10 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд татварын мэргэжлийн зөвлөх 2022 чуулган одоо маргааш зохион байгуулагдах гэж байна. Энэ чуулганы талаар бас үзэгчтэй бас товчхон дахиад нэг танилцуулъя. Тэгэхээр бизнес эрхлэгч нарт тулгардаг ер нь гол 3-4 асуудлын нэг нь татвар шүү дээ, тийм. Тэгэхээр татварыг өнөөдөр одоо юу гэдгийг богино хугацаагаа хараад нэг татварын асуудлаа нэг ингэсэгээ шийдчихье гэж явах юм бол урт хугацаанд тухайн бизнест бол нэлээд хүндрэл тохиолддог байх нь шүү дээ. Тэгэхээр энд бол татварын мэргэжсэн зөвлөхүүдийн оролцоо бол их байдаг. Урт хугацаагаа харж буух эзэнтэй буц хаягтай байгуулгаар энэ тайлагийнхаа асуудал, татврынхаа асуудлуудыг хариуцуулж явах нь чухал. За мөн бизнесийн одоо дижитал орчинд шилжиж байгаа гэдэг талаар бас түрүү ярьлаа тийм ээ. Энэ тохиолдолд бол эргээд татврын одоо ямар асуудал бий болох юм, олон улсад ямар асуудал байдгийг, ер нь манай төрийн бодлого одоо цаашаага татврынхаа бодлогыг яаж өөрчлөх ёстой юм гэдэг тал дээр чуулган дээр илүү ярилцаж зөвлөмж гарч эргээд төрийн байгууллагуудтайгаа харилцаж энэ талаар одоо юу гэдгийг болж байгаа болохгүй байгаа зүйлсүүдээ илүү ярилцаж болохгүй байгаа зүйл дээр илүү одоо ямар бодлого гарах хэрэгтэй гэдэг талаар ярилцах юм чуулган байгаа. За чуулганаар бол жил болгон өөр сэдв хөндөж ярьдаг л да. Юу гэдгийг татвар төлөгч нарт одоо тохиолдож байгаа байдаг юм уу, эсвэл ирээдүйд тохиолдож болох энэ асуудлуудыг авч хэлцдэг байгаа. Жишээ нь одоо юу гэдгийг орсон суугч усын нүүдийн асуудал гэдэг ч юм уу тийм. Үн шилжилтийн тайлангийн асуудал гэдэг ч юм уу. Одоо энгийн хүмүүс нэг сайн мэдэхгүй боловч ирээдүйд одоо татврын асуудал яг энэ чиглэл рүү бизнес эрхлэгч нарт одоо асуудал болох нэ гэдэг сэдвийг илүү хөндөж ярилцдаг байгаа. Тэгээ энэ удаагийн одоо дижитал эдийн засаг дахь татврын сорилт гэдэг энэ сэдв нь бол яг бизнес эрхлэгч нарт тулгамдж байгаа чухал асуудал байгаа учраас энэ чуулганы ач холбогдол өндөр байгаа гэж үзэж байгаа. За маш их баярлалаа. Тэгээд маргааш буюу пүрэв гарагт одоо өглөөний 8:30 минутаас эхлээд өдөр 16 цаг хүртэл үргэлжлэх энэ хөө чуулганы талаар бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах гэсэн үзэж та бүхэн даавар гаж байгаа утсанд холбогдоорой. Тэгээд ерөөдөө ингээ хөтөлбөрийг харахад бас чуулганд оролцож байгаа гадаад болон дотоодын одоо мундаг бас илтгэгч нар ирэх юм байна, захирлууд ирэх юм байна. Тэгээд өөртөө хэрэгтэй мэдээллийг бас энэ хөө чуулганаас авах бүрэн боломжтой юм байна шүү. Тэгээд бас 8 дугаар сарын биш 9 сарын 20 хэдэнд болох лээ онлайн 10 сарын 4. 10 сарын 4-нд бас олон улсын татврын сургалт бас явагдах юм байна. За энэ хүү сургалтын талаар та бүхэн манаас таны пэйжээс авах боломжтой байгаа тийм. За эдгээр болон бусад мэдээлэл та бүхэн бүгдээрээ сайтаас бүрэн хэрэг авах боломжтой юм байна шүү. Тэгээ өнөөдөр бас бид бүхэнд татврын талаар мэдээллийг өгсөн хоёртоо маш их баярлалаа. Маргаашийн үйл ажиллагаанд нь томоос том амжилтыг хүсье. Тэгээ хамт олонд нас 10 жилийн баярын мэндийг хүргье. За хөтлөгчдөө энэ номоо бас энэ манайхаас гаргадаг татвар бизнес гэдэг ийм олон улсын англи монгол дээр гардаг сэтгүүлийнхаа дээжээс өгөө. Баярлалаа. Маш их баярлалаа. Тэгэд бүх зүйл одоо нэр мэдээллийг авахд бол үнэхээр амар болсон байна. Тэгээд энэ гоё номыг энийг бол хүүхдтэй сайхан уншиж өгөх юм байна. Тэгээд энэ номноос бол өөрөө бас татварын талаар санхүүгийн талаар мэдээллийг авах боломжтой байна. Маш их баярлалаа. Бэлгийн дэдийнхаа аргагүй ном байдаг. Тэгээд айгуу тийм догтлсон гоё мэдрэмжийг авлаа. Тэгээд хоёртаа маш их баярлалаа. Тэгээд маргаашны чуулганд нь томоос амжилтыг хүсье. Баярлалаа. Бидний хамтаас үзэж та бүхэндээ баярлалаа. Татвар болон санхүүгийн талаар өнөөдөр бас багахан мэдээлэл үзэж та бүхэндээ хүргэлээ. Тэгээд та бүхэн ч гэсэн татварын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол татварын мэргэжсэн зөвлөх нийгэмлэгтэй холбогдож бас мэдээллүүдийг авах боломжтой юм байна шүү. Тэгээд өнөөдөр бас тухайн байгууллагын хоёр төлөөлөл болгож өнөөдөр их хүмүүстэй зочдтой бид бүхэн урьсан байгаа юм аа. Тэгээд өнөөдрийн кофе цай нэвтрүүлэг гинт хүрээд өндөрлөж байна. Маргааш шинэ дугаараар шинэ зочдтой иргэн уулзъя.
Юна хүргэлт 77 11 11. UBS телевизийн 30 жилийн он хүрээнд үзэгчдээ зориулан бүтээж буй оршихуй, эс оршихуй үндэсний шоу. 1 гараг бүрийн 19:30 минутаас UBS телевизээр. Оршихуй, эс оршихуй үндэсний шоу. Таны хөл төгс төгссөн. Хөнгөн тав тухтай загварлаг, релакс, өргөн, нэхмэл, суналтай зэрэг олон сонголтууд нь бүгд агаар солилцуулагч хөл амраач боловчтой. Машинаар ухаж болдог Skechers брэнд. Шинэ зөвхөн худалдаанд гарлаа. Улаанбаатар дэлгүүр 1-р давхар Skechers брэнд. Эрхэм мөндөд та бүхнийг зөкчдийн хүсэлтээр 10 сарын 1-нд 15 цагаас хамгийн гайхалтай жаргал бэлгсэн шүүл жоохон дуулмаар суумаар жаргаж дуулахыг үрж байна. жаргаж дуулъя. Би ч бас жаргадаг байхгүй юу? Ад жаргалтайгаар уулзцаая. Жаргаж дуулыг тоглоно.